trauma-га эдгийгүйгээр буюу trauma гэдэг ойлголт нь юу юм? Бид нэр яаж гарч ирдэг? Энэтэй холбоотой сэтгэл хөдлөл. За тэгээд сэтгэлийн одоо цогтаалгаад байгаа хоошноттаад байгаа чинь сэтгэлийн чинь хамгаалагч менежер гэсэн. Тэгээ эсвэл гал унтраагч гэсэн байгаа байхгүй. Тэр энэ хэсгүүдийнхаа учрыг олоогүйгээр шууд гүн босдлогод өөрийгөө тушаагаад байхлаар хамаг trauma чинь сэдрээд тэгээд бясалгал хийж байгаа хавцад маш хүнд мэдрэмжүүд орж ирээд бясалгалаасаа айдаг чигшдэг болчтой. Шууд бясалгал хийхгүй байх нь шүү дээ. Дандаа ихэнх үед нь жижиг бясалгал, жижигхэн төвлөрөх тасгалуудаар, жижигхэн зүйлсүүдээр trauma-ны тогтцоодыг ангаах зүйлсүүдийг хийх нь. Trauma-ны тогтцыг заавал нэгэн дурсамж руугаа очиж аялах албагүйгээр энерги ам хамгаалах зөнгийн ийм энергийн одоо сэтгэлийн тэгээ энерги юм гацаа байдаг учраас тэрийг анзаарлаа жижигхэн зүйлүүдээр ингээд гаргаад дэмжлэг үзүүлээл тэгэд энийгээ засчнаа гэдэг хандлага өөрөө бас таныг хойшногдож байгаа. Энэ нь би дэмжлэг үзүүлнэ. Нэн сэтгэлээр хандна. Хайрлна. Яагаад гэвэл энэ хэсэг чинь одоо энэ хүнд мэдрэмж төрсөн гэж штэ. Тэр чинь trauma гэх мэдээлэл тийм ээ. Энэ trauma давтчихсан байгаа хэсэг чинь миний нэг хэсэг дэмжлэг хэсэгтэй хэрэгтэй нэг хэсэг болохоос биш намайг хоошин татж байгаа муу зүйл биш ээ гэд өөртөө дотроо нэн сэтгэлийг батжуулах. Тэгэд алгасаад гүн бясалгал хийхээр яг ийм юм болдог байхгүй.